хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар үзүүлж байна. Халамжаас хөдөлмөрт. Халамжаас хөдөлмөрт нэвтрүүлэг үзэгч та бүхэндээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн онцлог хэрэгцээнд нийцсэн тусгайлсан ажлын байрыг нэмэгдүүлэх зорилго бүхий хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд хамрагдаж санхүүгийн дэмжлэг авсан байгууллагуудын амжилтаас хуваалцаж байгаа билээ. Халамжаас хөдөлмөрт нэвтрүүлэг энэ удаад Best Massage 28 төвийг танилцуулж байна. За сайн байна уу? Намайг Хаш Цэцэг гэдэг Best Massage 28 төвийн захирал. За одоо Best Massage сүлжээ төвийг бол 2013 оноос байгуулад за үндсэндээ бол 10 жил үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол улсад хамгийн олон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангаж байгаа сайн жишээ бол яхаарахгүй Best Massage сүлжээ төвүүд байдаг лээ. Гартаа шидтэй массажистууд гайхамшигыг танд мэдрүүлэн урайтай Best Massage 28 төв хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас зарласан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөлд хамрагдаж 2021 онд санхүүгийн дэмжлэг авч үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн амжилттай ажиллаж байна. За 2013 оноос хойш одоо 13 дахь хороололт Best Massage төвийг түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулж байсан. Одоо энэ төсөлд хамрагдсанаар массажийн төвөө өргөжүүлж одоо 10 дахь хороололт одоо Best Massage 28 гэсэн шинэ салбарыг байгуулж 10-аад одоо харааны бэрхшээлтэй хүмүүсийг ажлын байраар хангаж ажиллаж ирсэн. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа халамжаас хөдөлмөрт зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгайлсан ажлын байрыг бий болгох талаар ямар үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа тухай хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Нэм Сүрэнгээс тодрууллаа. За Монгол улсын засгийн газар Монгол улсын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний зөвлөлөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтлөөр гэж одоо анх удаага 2012 онд баталчуудаа хэрэгжүүлж байсан. За түүнээс хойш бол одоо энэ хөтлөөр бол жил бүр үйл ажиллагаа нь одоо эрчимжиж хуваарай хөдөлмөр эрхэлдэг. За мөн одоо аж ахуйн нэгж төрөмс байгууллага эрхлэн одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг тохируулгатай байнгын ажлын байраар хангах ийм одоо аж ахуйн нэгжүүд бол чиглэсэн санхүүгийн дэмжлэг бол одоо үзүүлж ирсэн. Аж ахуйн нэгж төрөмс байгууллагуудад олгож байгаа санхүүгийн дэмжлэгийн их усүр нь бол хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас гардаг. За хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан дотроо хөгжлийн бэрхшээлтэй хүнийг одоо ажилуулаагүй төлбөр гэж бас байдаг. 25-аас дээш одоо аж ахуйн ажилтнтай байгууллага нийт ажилчдынхаа 4-өөс доош хөгжлийн бэрхшээлтэй хүн ажилуулна. Хэрвээ энэ одоо хувиа 4-өөс доош хувьтай ажилуулаагүй бол ажилуулаагүй хүнийхээ тоогоор сар бүр одоо ажилуулаагүй төлбөрийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төлнө гэсэн одоо хөдөлмөрийн тухай хуулиар энэ ажилуулаагүй төлбөрийг бол төлөө явдаг. Энэ ажилуулаагүй төлбөрөөс орж иж байгаа их усүр бол буцаад одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэний саяны аж ахуйн нэгж төрөмс байгууллагад санхүүгийн дэмжлэг болоод ингээд эргээд бас буцаад одоо зарцуулагддаг байгаа. Энэ төсөл маань ямар давуу талтай вэ гэхээр за нэгдүгээрт бол энэ төсөл маань болохоор зэрэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор 100% эргэн төлөлтөй байдаг ч гэсэн ямар ч хүүгүүгээр одоо зээлдгээрээ бидний ажилд болохоор маш их хувь нэмэр оруулдаг. Эхний зээлээ аваад одоо амжилттай одоо хэрэгжүүлж яваа одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхаа ажлын байрыг дэмжиж одоо дараагийнх нь нөгөө нэг одоо санхүүжилт гэх юм уу те зээлийг одоо нэмэгдүүлж ажлын байрыг нэмэгдүүлэхээр одоо олгодог бол илүү зүгээр санагдаж байна. Зээлийн хэмжээ маань одоо нэмэгдэхээр одоо тухайн одоо ажлын байр маань илүү өргөн цар хүрээтэй болж хөгжлийн бэрхшээлтэй хүний ажлын байр маань илүү олноор нэмэгдэх ийм давуу талтай болох нь гэж би миний хувьд бол бодож байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байгаа хийгээд тус хөтөлбөрийн үр дүнгийн талаар хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Сосор Урмаас тодрууллаа. Ер нь бол ингээд энэ санхүүгийн дэмжлэгт хамрагдсан тийм ээ. Одоо дээдлэл нь 30 сая төгрөгсөн аж ахуйн нэгжүүлж байгаа, 50 хүртэлх сая төгрөгсөн аж ахуйн нэгжүүлж байгаа. За энэ хэд маань бас айгүй тийм одоо энэ дэмжлэгт айгүй баярлалд талархсан бизнес маань өргөжөө явж байна. Тэгэхээр энэ дэмжлэгийг одоо та бүхэн хэмжээг нь одоо нэмэгдүүлээд өгөөч. Тэ одоо 50 сая өгсөн бол 100 сая болгоод өгөөч. Тэ за тэгээ 3 жилийн хугацаатай эргэн төлөлттэй тийм ээ хүүг эргэн төлөлтөд явж байна. Өмнө нь 3 жилээс өмнө бид нар төлөх бол боломж байгаад байна тий. Өмнө нь бид нар төлчвөл тэгээд дараа нь дахиад 100 болгоод авах ийм одоо тийм тохируулгуудыг хийж өгөөч гэдэг асуудлуудыг ярьдаг. Ер нь нийтлэг одоо хүмүүс энэ саналыг тавьдаг учраас яамд бид нар бас энэ бодлогын төвшөнд энэ асуудлыг тавьж ажиллаж тийм ээ нэмэх талаас нь бол асуудлыг ярина гэсэн юм төлөвлөлттэй байна.
Орчин үеийн завгүй нийгэмд хүмүүс суугаа ажил эрхэлдэг замын хөдөлгөөнд удаан хугацаагаар оролцдог болсноос нуруу өгдөх, нурууны суулт өгөх, хуйн шар ус хөөрөх, нурууны булчин чангарах, суудлын мэдрэл дарагдах зэрэг зовирууд илэрх нь элбэг болсон. Дээрх зовирууд танд илэрсэн бол эмгүй эмчилгээ буюу барай заслын үйлчилгээг сонгон үйлчлүүлээрэй. Best Massage 28 төвийн Facebook пэйж хуудас болон утсаар урьдчилсан захиалга өгч цаг авах боломжтой. Та бүхэнд манайхаар үйлчлүүлэхдээ сэтгэл хангалуун байна гэдэгт бид нар маш их итгэлтэй байна.